Улсын онцгой комиссаас холбогдох мэргэжилтнүүд Орхон аймагт ажиллах үеэрээ нэмэлт дархлаажуулалтын ажлыг 50%-аас дээш хувь болох үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж байгаа боловч иргэдийн хамрагдалт сул байгаа юм. За мөн цаашид үйлчилгээний байгууллагуудаар нэмэлт тунд хамрагдаагүй иргэдийг өөрчлүүлэхгүй байх чиглэл өглөө. Эдгээр залуу насны хүмүүс бол нэмэлт тундаа хамрагдалт нь бол бага байгаад байна. 19-өөс 34 насны иргэд. Тэгсэн мөртлөө энэ иргэд маань халдвар авах тоо нь бол бас насны бүлгээр бол өндөр хувьтай байдаг. Энэ иргэд маань хүмүүст тийм ар гэртээ халдвар тараах, за хамт олондоо халдвар тараах хамгийн идэвхтэй байдаг ийм иргэд байна. За хэдийгээр ажил хөдөлмөр эрхлээд бас ажлын цаг зав нь болдгоо мүү гэж бид нар бол өрхийн эрүүл мэндийн төвүүд бол урсгасан цагаар ажиллаж. За бид бас ресторан, бар, караоке, тийм ээ олон нийтийн үйлчлэгийн газрууд бас хяналтыг бас сайжруулж, эрчимжүүлж ажиллаж байна. За энэ хугацаанд бол 2 удаагийн хяналт бол явсан байгаа. За яг вакцинд хамрагдсан хүндээ үйлчилж гин үү? За тэр үйлчлэгийн байгууллага өөртөө бас вакцинд хамрагдсан байна уу гэдэг дээр бол хяналт тавьж байна. За мөн одоо шинэ жилийн үйлрэл, шинэ жилийн одоо нэг юу болж байна? Арга хэмжээний за мөн хүүтний сэрүүний үйлрэл эхэллээ. За тийм учраас энэ вакцины ач холбогдлыг тус бүрнээ, дор бүрнээ ухамсарлаач гэж уриалмаар. Орхон аймагт 12 дугаар сарын 21-ний байдлаар коронавируст халдварын 17 халдвар шинээр бүртгэгдсэнээр нийт халдварын тоо 11,490 болж байна. Нийт 113 өвчтөн хэвтэн эмчилж байгаа бөгөөд нэнх хүнд 2, хүнд 6, хүн төвтөр 77, хөнгөн 28 өвчтөн байна. Харин гэрийн эмчилгээнд нийт 202 иргэн байна. Манай аймагт халдварын эсрэг вакцины бүрэн тунд 65,700 гаруй иргэд хамрагдсан бол нэмэлт тунд 27,000 гаруй иргэд хамрагджээ.